60 жилийн түүхтэй спортын ордонд засвар хийгдээд байна. Засварын хүрээнд спортын төв ордны гаднах өнгийг алт мөнгө хүрэл медалийн өнгийг уусгасан будгаар засаж янзлаад байна. 1958 онд ашиглалтанд орсон спортын төв ордонд өнөөдрийн байдлаар биеийн тамир спортын төрөлцсөн сургалттай сургууль, чөлөөт бүх бокс, жудо, хүндийг үргэлт, хөнгөн атлетикийн баг тамирчид тогтмол бэлтгэл сургалтаа базааж байгаа. Түүнчлэн тэмцээн оролдоо явуулах үндсэн нэг зал, бэлтгэлийн 7 зал, тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг бол жилдээ 140 гаруй олон улсын болон дотоодын тэмцээн оролдоон явагддаг юм а. Хэдийгээр 2012 онд мэрэгжлийн хяналтын газраас тус барилгад үйл ажиллагаа явуулахыг хориглосон акт гаргасан улмаар шинээр барьж байгуулах төлөвлөлт гаргаад байгаа. Шанхай Construction 20 жилийн хөнгөлөлтөд зээлэр манай улсад дэлхийн жишгт нийцсэн спортын зохицолбор entertainment ордон барихад бэлэн гэдгээ илэрхийлээд амжаад байгаа гэсэн ч эцсийн байдлаар шийдвэр түрээгүй байгаамаа. Спортын төв ордны бүтээн байгуулалтанд гаднах өнгөө солиод байна. Энэ талаар биеийн тамир спортын газрын дарга Шарав Жамц мэдээллээ. Төсөв санхүү манай яамнаас шийдэгдсэн байгаа. Тэгээд засварын хувьд бол нэг 14 хоног боллоо. Тэгээд манай спортын төв ордон маань хүмүүс мэдж байгаа 58 онд байгуулагдсан. Ерөнхийдөө бол одоо хичнээн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгаа ч гэсэн шинээр барихыг одоо хичээж байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон байгаа. Гэхдээ ямар ч байсан энэ ядаж шинээр барьж чадахгүй махад гадаанах өнгөө нэг засаах хийгээд ерөнхийдөө засвар оруулсан байгаа. Явандаа бас дотроо засвар хийн. Тэгээд энэ жилдээ бас өнгө төрх нь арай сайхан болно гэж найдаж байгаа шүү дээ. Тэгээд хүмүүст маань энэ өнгө таалагдчих шиг байна. Энэ бол алт мөнгө хүрэл медалийн голд нь болохоор ийм өнгө гарч илээ. Тэгээд тамирчид маань амжилттай сайхан тэмцээнүүдэд оролцож олон медаль аваасаа гэсэн үүднээс энэ өнгийг сонгож ингэж бодулсан байна. Өнгө сонгохтой барилгын компанитай ярилцсан бол энэ санаа нэг хүнээс гарсан байна. Санаа манайхаас гарсан ерөнхийдөө манай барилгын компани маань өнгөө гаргаж ирсэн. Тэгээд ерөнхийдөө алт мөнгө зэс 3-ыг ингээд халихаар зэрэг яг юм гарч байгаа юм. Тэгээд өшөө бас ганц нэг дутуу юм байгаа доотлохын багнууд дээр алт мөнгө хүрэл медаль байрлуулах гэдэг ганц хоёр дутуу юм уу тэрийг амжаад гүйцэгээ хийчиндээ. Өмнө бас жил дотор засвар интерьер бол бас өөрчлөгдсөн. Хэдийгээр одоо яг таны хэлснээр одоо цаашдаа үйл ажиллагаа явуулах боломж нь гэдэг юм уу одоо хаагдмал болсон байжсан та сая бас хэллээ одоо бодлогод орсон байгаа гэж. Биеийн тамир спортын газрын зүгээс маань цаашдаа ямар үйл ажиллагаанд хийхээр төлөвлөсөн байгаа юм бол. За 4 жилийнхаа төлөвлөгөө гаргаж жилд нь хуваацсан байгаа. Тэгээд 4 жилээ тус нь урайтай байгаа. Энэ жил бол эв нэгдлийн жил гэж зарласан. Ерөнхийдөө та нар маань гадралж байгаа бах. Нэлээ олон холбоодууд маань хоорондоо айтайхан эвтэй болцсон байгаа. Он дуусахаас өмнө үлдсэн холбоодуудтайгаа уулзч ярилцаж одоо эв нэгдлийн талаар ярилцсан гэж бодож байгаа. 2018 оныг болохоор зэрэг сахилгад хариуцлагын жил гэж зарласан байгаа. Тэгээд одоо 18 оноос ахуулаад ерөн спорт гэдэг бол хагас сэргэжилтийн зохион байгуулалттай байж аж тэгжээж илүү их амжилтанд хүрдэг. Тийм учраас илүү их сахилгад хариуцлага дээр анхаарч ажиллана гэж бодож байгаа. Энэ жилийн үед маш нэг том амжуулсан зүйл маань бол биеийн тамир спортын тухай хуулийн шинжилсэн найруулга батлуулаад авсан. Спортын төв ордонг нураалаа гэхэд дотор нь үйл ажиллагаа явуулж байгаа спортын сургууль, жигшээ багуудын бэлтгэл сургуультыг хаана хийлгэх, тухайн газарт юу барьж байгуулах вэ гэх мэт асуулт урган гарч ирээд байна. Эх орныхоо нэрийг төв дэлхийд сураатуулсан шилдэг тамирчид бүгд спортын төв ордны бэлтгэлийн заланд хөлс хүч, тэсвэр төвчээрээ шавхан бэлтгэл сургуультаа хийж дэлхийн данстай тамирчин болдог. Монголын спортын хөгжилд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн спортын ордонг шинжлэн барих нь чухал асуудал болоод байна. Төслийг засгийн газраас баталж өгвөл 60-аад жилийн түүхт спортын төв ордон шинжлэн баригдах болно.